Ямар ч гэсэн ингээд энэ онгоцны түнш нэлэгтэй холбоотой энэ асуудлыг хойд төрштөөгөө яриад хилцээр хийж байгааг дэмжиж байгаа юм. Гол асуулт нь ер нь энэ эргэлзээд байгаа яриад байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ заалтууд ч өөрөө шудраг, зөв, Монгол улсад хэрэгтэй бас цаг үеэ олсон юм уу гэдэг асуулт байгаа байхгүй. Танилцуулган дээр бол зөндөө гоё юм бичсэн байна л да. Бүр холоос нь хамаад өргөн уудан нутагтаа гэж эхлээд маш их юм байна. Гэхдээ яг Монгол улсад яг ямар ашигтай гэх юм бол хайгаад олдохгүй байна. Тэгэхээр энэ заалтууд дээр бол би эргэлзэж байна. Жишээлбэл одоо тэр гэрэний хэдийн хэд байлаа. Дөрөвдүгээр зүйлийн дөрөвдүгээр биш үү? Ингэсэн байна л да. Чингис хаан нисэх худал дагаарын хөлгийн түнш худалдах үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ гэж. Тов тодорхой заасан байна шүү дээ. Нөгөө нефтийн үйлдвэр ашиглалтанд ороод өөртөө тэр түнш хийсэн ч гэсэндээ Чингис хаан нисэх худал нийлүүлэхгүй шүү дээ. Тэгээ энэ бол ингээд хаачж байгаа байхгүй. Тэгээ буян тухайд нийлүүлэх юм эсвэл өөр аймагт нийлүүлэх юм. Эн чинь ингээд ийм том заалт ингээд явцсан байгаад бид нар ингээд санамсаргүй хайнгад ухаан ингээд явуулж болох юм чи 20 жил үйлчлэх гэрээ. 20 жил үйлчлэнэ гэж байгаа нь 20 жил үйлчлээд тэр чиндээ ингээд бизнесийн харилцааг нь ингээд соёлын тогтооч нь өөрөөр цаашдаа 200 жил ингээд явна гэсэн үг. За 5 дахь зүйл дээр бас адилхан. Газрын тостой холбоотой бүх зохицуулт энэ гэрээнд энэ харилцаанд үйлчлэхгүй гэсэн заалт байгаа байхгүй. Тэгэхээр бидний нөгөө нефтийн үйлдвэр барьж байгаа хараа тус болох молох тэрийг бол ердөөсөө байхгүй болгоцсонтой адилхан ийм хариуцлагагүй заалтууд энэ гэрээнд байна. Хоёрт нь дөрөв гишүүд бас зөндөө хэлж байна. Монголын талаас асар их үүрэг хүлээсэн татварын, бодлогын бүх заалтуудыг тогтворжуулсан хэрнээ хариуд нь бид нар авж байгаа юм юу гэхээр тоймтой хариулт байхгүй нь. Авж байгаа юм нь тогтвортой гинэ. Тогтвортой. За би энэ дээр бас ингээд туван сайдаа бас яг ажлын хэсгийнхэн зүгээр одоо гişүүд гэсэндээ зүгээр хэлэхэд тогтвортой байдал гэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал ердөөсөө биш. Тогтворгүй байх нь харин ч эсрэгээр баг тусгаар улсын угаасаа тогтдог, үндсэн орчин тогтворгүй байдаг. Тэгэхээр энийг бас хэтэрхий тогтвортой байдлахын төлөө байна гэж байгаа нь бид нар бас үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл явдал шүү. Ямар улс, ямар хот тогтвортой байдаг вэ гэхээр бусдын муж юу ч боддоггүй, ямар ч асуудалгүй тийм газар л тогтвортой байдаг. Тэгэхээр тогтвортой байдлыг хангаж байгаа нь үндэсний аюул байдлыг хангаж байгаа гэж хэлж байгаа нь бас логик том зөрчилдөө шүү гэдгийг анхаарна. За тийм болохоор энэ хэлцээр байгуулахыг үн дэмжиж байгаа боловч яг тэр нарийн санхүүгийн тооцоо яг үнэн хямдрах юм уу, хямдрахгүй юм уу? Хямдрах гэсэн үг энэ дээр ерөөсөй байхгүй байна. Хямдрахгүй юм бол юм хэрэг байгаа юм уу? Монгол улсаас яг юу үүрэг хүлээгээд өгж байгаа юм. Хариуд нь юу авч байгаа гэдэгт илүү тодорхой болох хэрэгтэй байна. Тэг яг одоо харахад бол хэлцээрийг дэмжиж байгаа боловч хэлцээр нь юм тэнцүү бус яаран сандран оруулсан юм шиг санагдаж байна. За ийм байр суурьтай. Баярлалаа.